Хэзээ нэгэн цагт бүх зүйл чинь алга болох цаг ирдэг гэдгийг би хамлая. Бэлнү. Ингээд дуусдгийн байж байгаа чи хэлнэ. Болгоомжтой Ватны. Би ингэж л дуусах байж. Ахарчаа, Марк амиа алдсан. Бид одоо явах хэрэгтэй байна. Харин одоо чи нөхцөл байдалтайгаа эвлэрч болно. Эсвэл босоод ажилдаа орж болно. Манай багийн гишүүдийг болон сансрын агентлгийг бас дэлхий дахныг энэ үнэхээр цочирдуулж магадгүй. Гэхдээ би одоо хүртэл амьд байна. Гэнтийн бэлэг. Ганц хүндрэлний гэвэл энэ сансрын хөлөг дахиад эрдэл 4 жил болно. Гэтэл миний байгаа энэ үр ердөө 31 өдрөлд хийсэн. Тэгэхээр би юу ч ургадгүй гариг дээр ус гаргаж хүн сургуулах хэрэгтэй болж байна. Би NASA-тай холбоо барьж чадахгүй юм бол энэ бүхэн ямар ч хэрэггүй болно. Бидэнд гаднаас шуудан ирлээ. Бурхан минь. Марк Ватны одоо хүртэл амьд байна. Нийл Армстронг чи юу ч биш мэдвэ. За тэгэхээр тооцч үзье. Надад 50 өдөр хүрэлцэх хүнс байна. Биднийг очиж аврахад тэр аль хэдийн үлсэж өгсөн байх болно. Тийм болохоор би шинжлэх ухааныг солиордол нь ашиглах хэрэгтэй. Тэр гэрээс 80,467,200 км цоргаан цараа байгаа. Би энэ гариг дээр хамгийн шилдэг ургамал судлаач байна. Би Марк Ватныг яаж аврахыг Гэхдээ бидэнд гэрмэс хөлгийн баг хэрэгтэй шүү дээ. Нэг хүн амь алдах эрсдэл өндөр, эсвэл 6 хүн амь үлдэх боломж их байна. Би тэдний амьдралыг эрсдэлд оруулж чадахгүй. Нэг хүний амнаас илүү том шүү дээ. Үгүй. Тийм биш. NASA даалгаврыг татгалцсан. Тэгэхээр бид энийг хийвэл Бослог гарна. Хэрвээ нэг л зүйл бороод бол бид өхнө. ямар солиотой урахыг чи ойлгож байна уу? Бидэнд өөр сонголт байхгүй. Надад юу ч тохиолдлоо гэсэн. Дэлхий дахинд. Бас гэр бүлд минь. Гэртээ харихыг тасралтгүй хичээж тэмцсэн гэдгийг минь хэлээрэй.